За сайн байцгаана сурагчдаа нийт 12 дугаар ангийн сурагчдаа зориулаад хэл бичгийн шалгалтанд бэлдэх зорилгоор энэхүү цахим хичээлээ бэлтгэлээ. Дэвтэр номоо гаргаад онс өдрөө тавиарай. За хичээлийнхаа сэдвийг дэвтэртээ бичээ. Хэл зүгэнд задлал хийх. За хичээлийн маань зорилго хэл зүгэнд задлал хийх аргад суралцах. За зорилгодоо өрх алхамтайгаа танилцъя. Нэгдүгээрт хэл зүгийн талаар мэдлэгээ сэргээн санах, хоёрт нь өгөгдсөн хэл зүгийн сэдв утгыг уншиж ойлгох, гуравт нь хэл зүгийн санаануудыг тайлбарлах, дөрөвт нь хэл зүгтэй ойролцоо утгатай хэл зүг олох. Эдгээр даалгаврыг хийж гүйцэтгэх нэ бид нар. За хэл зүгийнхаа талаар өмнөх мэдлэгээ бүгдээрээ баттган сэргэн саная. Хэл зүг бол бүрэлдэхүүний үгийн хэнцүү мутааг алдарч бүгд нийлэн нэгдэж тухайн ард түмний сэтгэхүй сэтгэлгээний хүчингсэн нэгэнцүүл өгөхтун утга санаа илэрхийлсэн шилжсэн утгатай нэгж юм аа. За жишээ нь магнат энийг цагаан сэтгэл, нүдний гим, нүд булаах, нохой наадам, ямаа омог, гар зөрүүлэх, хуруу дарам, айрагдах гэх мэт үгүүдийг багш нь авч үзлээ. За мэдээж хэл зүгийн дотор нь англи нь хэвшмэл хэлц, өвөрмөц хэлц гэж ангилж байгаа. За тэгвэл энэхүү тодорхойлтыг одоо дэвтэр дээрээ бүгд тэмдэглэж аваарай. Нэгэн утга санааг илрүүлэн гаргах ба аль нэг үгийг нь өөр үгээр сольж огт болохгүй нийлэмж үгийг хэл зүг гэдэг. За тэгвэл өвөрмөц хэлц гэдэг нь хэл зүгийн дотор багтсан үгсийн утгын талаар салган задалж болохгүй цөмөөрөө нийлж нэгэн бүхэл утга санааг илтгэн үг тус бүрийн бодит утга алдагдсан байдаг. За жишээ нь магнаа аграх. За хэвшмэл хэлцээр утгын хувьд дотор нь салгаж болох боловч хэлэнд бэлэн байдаг тогтвортой үг хэлхийг хэлдэг. Жишээ нь зүр цэцэг ус орох нэ. За дасгал даалгавар руугаа бүгдээрээ оръё. Дараах хэлцийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй. За ямар хэлцийг өгч байгаа вэ гэхээр урмыг нь хугалахаар ууцыг нь хугал. За бүх хийх даалгавруудаа бүгдээрээ тэмдэглэж аваарай. Нэгдүгээрт хэл зүг дотор гарч байгаа урам гэдэг үгийг тольчлон тайлбарлана. За хоёрт нь хэлцийн сэдвийг бичнэ. Гол санааг тайлбарлана. Зорьсон санааг ургуулan бодож тайлбарлан бичнэ. Хэлцийн шин санааг тайлбарлана. За хэлц нь утгаараа ямар их болох вэ гэдгийг бүгдээрээ бичиж тэмдэглэх нэ. За дараагийн даалгавар маань хэлцийг өгүүлбэрийн гишүүдээр зураад өөр үндгийн харьцаагаар тайлбарлах даалгавар байгаа. За тайлбарлаад ямар өгүүлбэр болох вэ гэдгийг бичье. За гэртээ өгүүлбэрийн гишүүдээр зураад өөр үндгийн харьцаагаар тайлбарлаад ирье. Одоо бол ямар өгүүлбэр болох вэ гэдгийг энэ бүгдээрээ бичиж тэмдэглэе. За дараагийн даалгавар нь дээрх хэлцтэй ойролцоо хэлцүүг бүгдээрээ олж бичих даалгаврыг хийж гүйцэтгэнэ. За даалгавруудаа бүгдээрээ бичиж тэмдэглэж аваарай. За дасгал даалгавар руугаа бүгдээрээ хамтдаа оръё. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үгийн урам гэдэг үгийн утгыг тайлбарлах даалгавар байгаа. За урам гэдэг нь дотроо хөгжих сэтгэлийг хэлдэг байх нь. За ховор нандан бас эрхэм дээд зүйл хүнд сэтгэлийн их эрч хүч зориг өгдөг зүйлийг гэж хэлж болох нэ. За даалгавраа хийж гүйцэтгэхдээ дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд хамтдаа хийгээ явах байгаа. За хэлцийн сэдвийн хувьд авч үзэх юм бол хүн чанар буюу хүний ёс суртахуун. За сэдв гол санаатайгаа тохирох ёстой. За багш нь гол санаа юу гэж тодорхойлсон бэ гэхээр хүнийг зэмлэн буруушаагаас аль болох болгоомжлон сайн талыг нь урамшуулж байх. За зорьсон санааны хувьд авч үзэх юм бол Монгол хүний хувьд урам ууц хоёрыг чухал бишийн хувьд харьцуулж тунгаас нийцэстэ урам нь ч чухал, ууц нь ч чухал боловч хэрэв хугарахтаа хүрвэл урам хугарснаас ууц нь хугарсан дээр гэсэн дүгнэлт хийсэн байна. Урам нь хүнд сэтгэлийн их эрч хүчит зориг өгдөг,
хүнийг сайн үед бүтээлд урайлан дууддаг тухай бичжээ. За хэлцээхээ дараагийн хийж гүйцэтгэх даалгаврыг ч гэсэн хамтдаа бүгдээрээ хийж гүйцэтгэе. Дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж аваарай. За шин санаа. Бодит байдалд хугарч болох хүний ууцыг хугарч үл болох сэтгэлийн урамтай адилтах үзжээ. За ямар утгатай хэлцвэ гэвэл эсрэг утгатай хэлц байгаа. За ямар өгүүлбэр бэ гэвэл өгсөрсөн нийлмэл өгүүлбэр гэж тодорхойлсон. Та бүхэн яагаад өгсөрсөн нийлмэл өгүүлбэр болсныг батлаад өгүүлбэрийнхаа гишүүдээр зураад үр үндгийн харьцаагаар тайлбарлаж ирнэ. За сүүлчийнхаа даалгаврыг хамтдаа хийж гүйцэтгэцгээе. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал. Ойролцоо утгатай хэлцэг болох ёстой байгаа. За дэвтэр дээр 2 ойролцоо утгатай хэлцгийг бичиж тэмдэглэж аваарай. Бурмаар тижээхээр урмаар тижээ. Хүн урмаар, загас усаар. За дэвтэртээ гэрийнхаа даалгаврыг тэмдэглэж аваарай. Нэгдүгээрт нь урмыг нь хугалахаар ууцыг нь хугал хэлцгийг өгүүлбэрийн гишүүдээр зураад үр үндгийн харьцаагаар тайлбарлана. За хоёрт нь хэлц үгээ монгол бичгээр бичнэ. Гуравт нь гар нь ганцганд хүрэх, хөл нь дөрөөнд хүрэх хэлц үгэнд задлал хийх ёстой байгаа. За задлал хийхдээ дээр хийснийхээ адил дистраллын дагуу хийж гүйцэтгээрэй. За хичээлд анхааралтай оролцсон сургалтчдаа баярлалаа. Даалгавраа хийж гүйцэтгээд 1 сарын 15-ны 11 цагаас өмнө даалгавраад постн доор зурган байдлаар илгээгээрэй.